За, сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За, би зочдоо танилцуулан зочин хөтлөгчөөр бол Улаанбаатар сонготой эмнэлгийн зүрх цээжний хөндийн мэс заслын эмч Хашчолов. Манай зочноор бол эрэгтэйчүүдийн мэс заслын эмч Цолон. Миний бүр инээ түрээд байгаа. Цаанаас баясал түрээд. Бүр асуух юмнууд зөндөө байгаа. Тэгээд бас Цолон эмчээ. Та чи хаана ажилладаг гэлээ би сая тодруулж асууж амжсангүй. За, яг тогтсон газар бол байхгүй. Олон газар фрилансер маркаар ажиллаад явж байгаа одоохондоо. За, очлаарай. Монголд түгээмэл одоо эрэгтэйчүүд тохиолдож байгаа те одоо мэс засал хийлгэж байгаа ямар өвчин байдаг юм бэ? Яг юунаас олж тэр өвчин гараад байна? За, өвчин гэж ярил их олон төрлийн өвчин ярьж болох бах. Зөвхөн мэс заслын? Мэс заслын өвчин. Мэс заслын өвчин гэхээр одоо манай салбар чи өөрөө бүр шээс дамжуулах замын мэс заслын салбар гэж явдаг. Энэ салбараасаа одоо салбарлаад эрэгтэйчүүдийн мэс засал гэж явагдаж байгаа. За, эрэгтэйчүүдийн мэс засал талдаа ярих юм бол бид нар мэдээж гадна бэлгэрэхтэнд хийгддэг мэс ажлуудыг хийж байгаа түгээмэл. За, энэ дэр мэдээж өөрийн хүсэлтээр хийлгэж байгаа мэс ажлууд болон ямар нэг өвчин эмгэг бол бас хийгдэж байгаа ажлууд. Өвчин эмгэг гэхээр бид нар юу ярих вэ гэхээр нэгдүгээрт бэлэг эрэхтний арьсан дээр үүсдэг эмгэгүүдийг ярьж байгаа. Шамранц гэж сонсч байсан уу? Фимотч гэдэг юм уу те? Ашаа амч мэдчихэж байгаа бах те. Эргээд нэг бэлэг эрэхтний арьсны урталт маань сорив үүсчихэр хоошо шамрахгүй болчихдог. Тийм өвчин. Жохон хүүхдийн л нэг тэгээд байдаг үстэй. Насанд хүрсэн онд бас байна. Тийм үү. Тийм өвчний эмгэг үед бол хагалгаа хийж байна. За, эргээд төмсгөнд хийгдэж байгаа, хуухнагт хийгдэж байгаа мөн хагалгаанд байна. Судасны болон төмсгний дайвар, төмсгний өрөвслийн үед хийгдэх, хавтрын үед хийгдэх хагалгаануудыг бол түгээмэл хийгдэж байгаа. Энэ бол мэдээж ямар нэгэн заалтаар буюу өвчин эмгэг болмоос хийгдэж байгаа. Мэс ажиллахын ангиллаа орно гэсэн. Нөгөө талд нь хороо өөрийн хүсэлтээр хийгдэж байгаа. Одоо бэлэг эрэхтэн одоо сүүлийн үед хамруулах ажиллрууд гэж явагдаж байгаа. Тэгээ түгээмэл нэг гэвэл нэг үгээр хэлж гоо сайхны хэлгээд кашаантай тэрийг хараатай үзээд ийм нөгөө жоохон хүмүүсийн жишээлбэл нөгөө бэлэг эрэхтний арьс нь ингээд хоошоо шамрахаа болоод тэгээд нэг өөрөө хүргдгөө уйлаад идэг нэг тийм юм тохиолдоод идэг шиг санагдیں۔ Тэр яах ёстой байт юм бэ? Гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ? Эсвэл заавал мэс заслын эмчтэр очиж янзлуулах ёстой байт юм болов уу? За, нэгдүгээрт гэрийн нөхцөл эцэг эхчүүд өөрсдөө шалгах ёстой хүүхдийг. Тэг багаас нь буюу энэ одоо бид нэр одоо нүүд хамар чих гэдэгтэй адилхан бэлэг эрэхтэн гэсэн эрэхтэн гэж байдаг гэж өөрт нь ойлгох хэрэгтэй. Мөн дээрээс нь ойлголт өгөөд одоо аав нь ч юм уу ээж нь бэлэг эрэхтнийг шалгаж явах ёстой. Шалгахад хоёр төрлийн зүйл эхлээд нь шалгана. Нэгдүгээрт нь хоёр төмсөг буусан байна уу хуухнагдаа. Хоёр төмсгийг нь бол усанд орж явах үед нь 50% нь шалгуул их зүгээр. Төмсгөн хуухнагтаа буусан байна уу гэж энгийн зүгээр гараал шалгаж штэ. Юу гэж үг юм бэ? Хуухнагтаа буунагдаг чинь. Хуухнаг гэдэг нь одоо бидний харагдаж байгаа төмсөг байрлалд их хэлж штэ хуухнаг гэдэг. Төмсгөл хилээд байгаа. Төмсгөл хилээд байна. Шодоо явж энэ доор төмсөг явж ингэ. Тэрийг яатсан байна гэж шалгах юм. Зарим хүүхдийн буугаагүй байх тохиолдол байдаг. Дээрээ байгаад. Өөрөөр хэлбэл энэ мэн өөрөө ургийн явцд бол тэр бөөрийн дээд булчирхаан дээр үүсээд доошоо тэр нэг уут руугаа хуухнаг гэж яриад орох хэрэгтэй байдаг. Тэнгуү зарим нь болохоор дутуу хөгжлөөс болоод ороогүй байх асуудлууд байдаг. Үүнийг болохоор няраад бол шалгах хэрэгтэй байдаг л гэдэг ингээд дүрэн байгаа. Няраад биш нэг 3-4 настай хүүхдийн чинь ингээд нэг хүргдгөө. Би нэг манай нэг хамаатны хүүхэд бас нэг сайхан тэгээдсэн байхгүй. Хоошоо шамархаа болчлоо гэдэг. Би бас энийг манай хүү бас дээр үе тэгжсэн ч үлээ би бүр. Тийм хоёрдугаар шалгах юм нөгөө бид нар арсыг нь хоошоо болж ийн гэдгийг шалгах гэдэг. Мөн адилхан хүүхдэд бид айдасгүй байх хэрэгтэй шүү дээ. Алив чи ишээгээ суугах, алив хүндэтэй айл гэдэг. Аав чинь загинж болохгүй. Мэдээж сайхан ярилцаад бэлгийн боловсрол гэдэг утгаараа одоо бэлэг эрэхтэн ийм хэлбэр хэмжээтэй байдаг, ийм байдаг гэдгийг хүүхдэд зургаар ч юм уу, өөрхөн видеоор ч юм уу тайлбарж ойлголтыг өгсөний дараагаар хоошоо шалгана гэсэн үг. Зарим эцэг эхчүүд буруу шалгадаг. Шалгахтаа хүүхдэд хит хоошоо болохоор хүүхдэд өвдөлт өгөхөөр нөгөө хүүхд чинь дахиж хүрхэхэ болждаг. Тэгэхээр энэ дэр бид нар юу шалгах вэ гэхээр эхний ээлжинд шалгахдаа бэлэг эрэхтний арьсыг хоош нь хөнгөн шамлаад шээснээс харагдаж байгаа л болно. Өөрөөр хэлбэл шээснээс үгээр одоо насанд хүрсэн үнийг хэлээд төсөөлөлтөд бид өөрсдөө дээр авахд гэдэг арьсаа хулаагүй байлаа гэхэд бод шээснээс харагдчихэд штэ. Тийм төвшөнд байхад л болно. Түүнээс тэрийг хоош нь илүү хүчээр хоош нь шамлаад эцэг эхчүүд заавал насанд хүрсэн хүнтэй адилхан байх ёстой гэд хүчээр хүүхдийг хашаагаад хайчдаг. Тэр улам хөрөхгүй болгоод цаашаа гэдэг. Одоо нөхцөл бүрднэ л гэсэн үг. Тэр нь байнга одоо жишээлбэл хүүхдийнхаа юг ингэж хоошны сайн шамлж явах хэрэгтэй байдгүй. За, нэгэнд арьс маань өөрөө наалтцаа байгаа арьс маань өөрөө салсан тохиол дахиж эргээд наалтах нь бол тун цөөхөн гэж хэлж болно. Арьсны янз бүр өрсөлдөж байж болно шүү дээ. Одоо хүүхдүүд жишээлбэл нэг гадаа тоглож ирсэн гараа гоох өгөр одоо шейхтэй бэлгэхтээ оролцдог ч гэдэг юм уу те. Шүн унтж байхдаа эсвэл нойрондоо магадгүй оролцож байгаа тохиолдолд энэ дээр нэг угаат цэвэрлээг өгөх тохиолдолд
арьсан дээр чи өрсөл үсээд байна гэж. Тэгэхээр наалтч. Тэгэхээр наалтмар үсэл. За наалтсан тохиолдолд шууд бол эмнэлэгт өтсөн дээр үү? Шууд эмнэлэгт томдно. Мэргэжлийн үнд нь хандах хэрэгтэй. Яг хөө би энэ талаар одоо ингэ судлаад одоо юу гэдэг ингээд харахад бол манай одоо Google-ээр хайштай тэгэхэд за нэг 5 нас хүртэл баг 90% нь заав шамрах хэрэгтэй энэ гэдэг. Тийм өгүүлэмжүүд байдаг байхгүй. Тэр бол нэг тийм одоо би бол хотлаа гэж хэлэх гээд байгаа. Монгол хүнийх өөр л дөө. Өөр манайхаа өөр гэдэг шиг. Ер нь бол хүүхэд одоо бэлгийн боожлт явагдсан шилжилтийн нас гэж яригдж байгаа шүү дээ. Одоо хүүгүүдэд бол 11-ээс 14 наснд эхэлж байгаа. Энэ бэлгийн боожлт явагдаж дуусахад бол шодон хэмжээнд болон төмсгний хэмжээнд өөрчлөлт орж байгаа. Энэ үед нь болохоор биологийн шаардлагаараа эргээд бэлгийн эрхтний хэмжээ өөрчлөхөд ирэхээр шодон маань аяндаа хойш шамрах нөхцөл нь бүрдэлнэ гэсэн үг. Тэр хүчлэг шаардлагагүй гэсэн үг. Энэ дээрээс нэг юм. Одоо шилбэл ингэж байна шүү дээ. Одоо нөгөө юу гэдэг вүлээ бидний нөгөө одоо Афганистан ууч гэдэг юм уу те. Станы орнууд бол ихэвчлэн бүгдээрээ тэр хийг нь авах мэслийн хандлагыг шууд хийчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр нь бол зарим үед бол төрөхт нь хийж जैन. За 2 3 настад нь хийж जैन. Зарим нэг одоо ингэ гэдгийг арай жоохон том болохоор нэгээд байдаг. Жишээлбэл одоо Солонгост бол одоо би өөрөө Солонгост 10 жил байсан л дээ. 10 жилдээ байхад жишээлбэл 10 жилийн хүүхдүүдэд буюу төгсгөнгийн 10 жилийн хүүхдүүд бас зарим тохиолдолд хийгээд байдаг байхгүй. Тэгээ энэ нь бол мэдээж нөгөө фемоз буюу наалтч байгаа үедээ хийгээгүй ерөнхийдөө өөртөө бас хийлгээд байдаг юм тохиолдод байгаад. Энэний талаар. За энэний талаар бол мусламын шаштай орнуудад хөвчлө хийгддэг. Энэ бол шашинтай холбоотой асуудал байна. За Солонгос ч гэдэг юм уу, Японд ч гэдэг юм уу, эргээд нэг цаг агаартай холбоотой. Эргээд тухайн газар нутг маань өөрөө чихтэй газар нутг дээр байгаа тохиолдолд илүү хурдан бохирдох. Тэрнээсээ болж өндөр орох. Магадгүй тэрийг угаад цэвэрлээг угаас бол магадгүй одоо юу гэдгийг гараараа барьж байгаа гэсэн ч хажууд найз нь үнэрлэнгуудаа бүлийддэг ч гэх юм уу те. Иймэрхүү асуудал үүсэж байгаа гэдэг утгаараа Солонгост бол ерөөхдөө ихэнх хүүхдүүд бол тэр 15-аас 18-тад нэр нь аваад шиг харагдаад байна. Арьсыг аваа хайчих яриад байгаа юм уу та хоёр? Эсвэл бүр нөгөө юугийн тас өвчийн таслаа хайчих нь яриад байгаа юм уу? Хөвч биш. Арьс буюу тэр нөгөө үзүрээ. Хуцсан арьс байгаа шүү дээ. Хуцсан арьсыг нь авахыг л яриад байгаа. Энийг бол Монголд бол заавал хийх шаардлагатай гэж би бол үзэхгүй. Тэгээ энэ дэр бол одоо бол Америкт жишээлбэл одоо дөнгөж төрсөн нэраад толгой дараалан авдаг байсан сүүлийн жилүүд бол ерөнхийдөө авхан цөөрсөн. Авхан цөөрсөн одоо нэг маргаантай асуудал байхгүй хоёр талтай. Хин эмч юу гэж хэлэх үү? Эцэг эхчүүд ямар одоо мэдээлэлтэй байна гэдгээс хамаарат байгаа. Гэхдээ түрүүний хэлдэг юмд ч нөө заалт гэж байх хэвээр энэ хүүхдэд ч юм уу энэ хүнд мэд засал хийхээс өөр сонголт байхгүй. Энэ үед бол мэслэг бол санал болгоно. Хоёрдугаарт нь бол мэдээж одоо орчин үед бол эцэг эхчүүд цэвэрхэн байлгах, эрүүл ахуйн талаас нь авахыг одоо хүүхдүүдтэй илүү их зөвлөж одоо дагуулж ирэх нь ихсээд байна гэж. Хөвчийн таслах нь зөв буруу бас маргаантай юу? Хөвч гэдэг нь одоо ерөөсөө холбоосыг ирж байгаа. Тийм нэг энэ малгай болон арьс хоёр нийлдэж байгаа. Дотор нь болохоор мэдрэл болон судас гэдэг зүйл явж идэг. Стандарт хагалгаа буюу тэр тэрхийн арьсыг авах стандарт хагалгаан дээр тэр хөвч гэж яриад байгаа зүйлийг тасалдаггүй. Тэрийг ямар тохиолдолд бид нар хагалгаа хийхээр магадгүй тэр байн амархан гимтэд байгаа тохиолдолд. Бэлгийн ярцаанд ороход өвдөлттэй. За мөн дээрээс нь одоо бэлгийн ярцаанд орохдоо одоо бэлтгэлгүй ороод хэд хуурай үед нь одоо их хүчтэй хийдэг ч юм уу. За эсвэл одоо эвгүй байрлалаар хийлээ. Энэ тохиолдолд урагдлаа хүнд өөртөө зовиртой. Энэ үед нь бид нар тэр хөвчийг нь таслах буюу хортектоми гэж хагалгааг санал болгодог гэсэн. Зарим орнууд ч юм бол ер нь бол багадан таслаа аждаг. Манайд бол казаку таслаа аждаг юм уу юу? Казакууд арьсыг л авч байгаа. Тэр нөгөө холбоосыг бол ерөөсөө орлогдгүй л гэсэн. Хоёр өөр юм байгаад. Нэг нь хөвч, нөгөөх нь тэрхий арьс. Эрэгтэй хүнд сексийн хувьд одоо мэдрэмж нь аль зэрэг өөрчлөгдөв юм бол тэгээд арьсыг аваачаар. Онлын хувьд мэдрэмжид ямар ч өөрчлөлт орохгүй гэж үздэг. Ягаад гэхээр энэ зөвхөн хутсан арьсыг авж байгаа болохоос бид нар дотор нь тэр байгаа мэдрэлийн судлыг ерөөсөө гэмтээдэг бий. Тэгвэл байж л ягтэй. Гэхдээ эндээс нэг юм асуулт. Жишээлбэл биднийг одоо ингэж явахгүй. Тэрхий арьс авцсан хүмүүс илүү том болд юм байна. Одоо юу гэж хэлэхэд нөхөр үржихүн нас өнгөрөөд ингээд ирэхээр одоо энгийн залууд одоо энгийн одоо юу гэдгийг бүх юм нь одоо өсөөд ингээд ирсэн үед том болдог. Илүү одоо тэрхий ахуулсан хүмүүс илүү том байдаг. Тэрхий ахуулаагүй хүмүүс маань яг нь арай жижиг байдаг нь хуцсан арьсаа ахуулаад гэдэг энэ дээр юу гэж гүүштэй хашаа. Энэ худлаа л да. Энэ худлаа. Одоо юу гэдгийг удам л явж байгаа юм л да нэг талаас харахад. Танаа авч хэр том бийтэй.
Танаа өвөө чи хэр том биетэй? Би энэ тамаа байд юм уу? Би энэ шууд хамааралгүй яг би гэж зүгээр төсөөлөж ярьж штэ. Танаа бэлэг хэрэгтэн гэж ярих юм уу? Танаа авч хэр том бовтой вэ гэж ярих юм нөгөөдлөөс. Танаа авч ирээсэй. Арай жоохон нэг албан ясна ярих гэдэг штэ. Манай авч 3 хөлтэй хин гэж гоё хин гоё гэж дууддаг гэсэн. Зүгээр аргагүй. Би тэрүүгээр л явна. Түнс арсыг авахар нэг бариад байгаа арсыг нь авчихаар илүү чөлөөтэй өсөө том болчихол ойлголт байгаад байгаа. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. Тэр нөгөө хашаагийн Солонгост битээр хашаатай хамт байжгаад бид нэг имлэгийн нэг орчуулагч эмэгтэйдээ бид нар ярилцж байсан л да. Тэгээд тэнд ингэж ярьж ирсэн. Солонгост болохоор юм коноп дараад босгочдөг тийм гарцсан байсан гэсэн байхгүй юу? Коноп дараад босгодог. Тий одоо ингээд Юу яг тэр нөгөө төмсгний доотлолт төмсгний дор коннортлуулаад хийлээд тэгээд эрэх зүгдэг гэдэг. Зөв. Тийм юм Монгол хийд юм болов? Монгол за нэг газар Солонгостой хамтарч байгаа хийж байгаа гэж дуулсан. Гэхдээ би яг хэдэн хагалгаа хийснийг мэдэхгүй байна. Дараал коноп гэхээр илүүтэйгээр хийлдэг байхгүй. Тийм үү. Хийд юм уу тэр нь? Тэр үдшигтэй хийлдэг гэж ярьсан. Тийм үү. Би чи батарей яг За яриач. гээл ингэж тийм бол гэж. Яг тэр юу л да одоо энгийнээр хэлэх юм бол за магадгүй одоо юу гэдгийг арцк нурууны гимтэл аваад шодоо хөвчрөхөө болцсон. Эсвэл шодоо эргэлт буцалтгүй өөрчлөлтөнд орсон. Өөрөөрөө байглаараа хөвчрөх боломжгүй болсон үед хамгийн эцсийн сонголтод хийж байгаа хагалгаа гэсэн үг. Эргээд тэр бэлэг ихтний дотор бол хиймлэр одоо тэр хөндөлийг бие дотор хиймэл зүйл хийж байгаа гэсэн үг. Энийг хоёр төрөл байгаа. Нэг нь болохоор шууд нугалдаг. Ивчдэг гэсэн үг. Шууд бэлгийн ярцанд орохдоо дийлгээд бэлгийн ярцанд орчоод буцаагаад хэмнэ гэсэн үг. Амар юм байна дөө. Нөгөөд нь болохоор бэлгийн ярцанд орохдоо хийлээд дуусангуудаа хийгээ гаргаад буцаагаад болгодог гэсэн. Фидбэкийн хувьд одоо шийдвэл юу гэдгийг эрэхтэй одоо мэдрэмж нь ямар байх вэ? За энэ дээр бол яг мэдээж үндсэн шалтгаан чухал. Эргээд нөгөө нэг сексологчд юу гэж ярьдаг вэ гэхээр ямар нэгэн тодорхой гэмтэлтэй болон эргээд нөгөө нэг одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нөгөө бэлгийн харьцаанд ороход таашаал авах тийм тустай юм салбар гэж байна. Өөрөөр хэлэх юм бол эргээд бид нар магадгүй нуруу нухсны гэмтэлтэй хүн байлаа гэхэд доошоо мэдрэмж байхгүй шүү дээ. Эргээд тэр хүнд дур тавих мэдрэмж байхгүй, бэлэг ихтэй одоо юу гэдгийг өвтрэнд орж байгаа мэдрэмж байхгүй. Гэхдээ эргээд бусад мэдрэмжээ ашиглан бэлгийн харьцаанд орж байгаасаа таашаал авах гэдэг зүйлийг заадаг. Өөрөөр хэлбэл нөгөө үндэрлэх, одоо хамтлагч байдаг юм уу, харахч байдаг юм уу, сонсох гэдэг мэдрхүүгээ илүү хөгжүүлж илүү нэг таашаал аавна гэдэг зүйлээр. Заавал нэг дур тавихтай биш гэдэг. Хүн байгаа гэдгийг одоо мэдрэх гэдэг. Тийм таашаал авах одоо юу гэдгийг зөвлөмжүүд бас байдаг. Тэгвэл энэ дээрээс одоо шилбэл сая тэгж хэлэхэр чинь таашаал аавна гэдэг чинь шүү дээ. Тэгвэл шилбэл эрэгтэй хүнд имплант тавиулна гэж ярьдаг тийм. Имплант тавиулахаараа тэр имплант тавихаараа шилбэл өөртөө эрэгтэй хүнд мэдрэмж илүү одоо юу гэдэг юм байна гэхээс илүү эмэгтэй хүнд илүү их мэдрэмж өгөх гэж имплант тавиулж байна. Буу эрэгтний томруулж байна гэж ойлгоод байгаа зүг үү? За бас өөрөөс л дөө. Нэгдүгээрт тийм шалтгаан байж болно. Одоо залуучууд ярьдаг шүү дээ. Эхнэр 3 төрцөн 4 төрцөн. Одоо би л хийхгүй бол одоо эхнэрээ л бодож хийлгэж чинь гэсэн нэг бүлэг босоод. Нөгөө талаасаа өөрөө нэг бэлэг эрэхтэн жижиг гэдэг үг мэн өөрт нь их сэтгэл зүйн хувьд маш эмзгээр тусдаг. Одоо өөртөө ингээд нэг жоохон ичдэг юм уу бусдаас. Тэгвэл бэлэг эрэхтэн томруулах одоо тэр имплант нь ч байдаг юм уу, тарилгын ч байдаг юм уу, бусад зүйлийг хийчихвэл бэлгийн харьцаанд ороход одоо юу гэдэг өөртөө итгэлтэй. Өөр юм санаа зовхгүй байна. Тэрнээсээ үүдээд нөгөө нэг бэлгийн харьцаанд бол цаашаа үргэлжлээд хэвийн явагдах нөхцөл нь бүрддэг ч гэдэг юм уу. Энэ имплант юм уу? Энэ имплант. За. Нийт хэдэн төрөл вэ ер нь? Төрөл бол зөндөө баг шүү дээ. Бүр үү? Тий, одоо нэг брэндэрээ одоо ямар материалтай байдгийг гэдгээс хамаарат байна. Ер нь бол яг иймэрхүү имплантууд байгаа. Энэ бол хагас нийллэх силиконы дээр гаргаж авсан. Хин нэг нь 50-г зүгээр цэвэрх юм бод. Цэвэрхэн симпл гэсэн үг. За. Одоо ингээд дээр нь ингээд арьсан доор ингээд хийчих. Одоо арьсан доор суулгач гэсэн үг. Өөхнөө хүүх суулгадаг шүү дээ, арьсан доор суулгадаг. Тэрнтэй адилхан бэлэг эрэхтний арьсан доор суулгач чинь мэслийн аргаар. За тэгэхээр энийг суулгачаар одоо тэгэл янз янзын зүйлүүд гарч ирж штэ. Эргээд энэ зүйлийг чи одоо миний бие хүлээж авах юм уу? Өөрт чинь өвдөлт өгөх юм уу? Эхнэрт чинь таалагдах юм уу? Таалагдахгүй юм уу? Эхнэрт нь өвдөлттэй байх юм уу гэдэг олон асуудлыг яригдана. Түүнээс биш одоо юу гэдгийг 100% одоо хүмүүс айгүйг асуудаг штэ. Хамгийн бест нь аль нь тэрийг л ахтай гэдэг чи. Тэрийг чи юм бол одоо алах гээд байна. Бест гэж юм байхгүй штэ. Ингээл тоноглоо ажих юм бол арьсныхын дотор талд нь тийм гэсэн үг. Бест үйлчлэгээ гэж байхгүй өөрийн гэсэн давуу тал, сул тал гэж байдаг.
Гүбс хийлгсэн чинь гүбс нь гоёроо орцсон гэдэг шиг хийлгсэн чинь гүүгээ талгуулчих юм шиг. Наачин гүхгүй. Би ихтэй ингэж ойлгож байгаа. Зүгээр ерөнхийдөө бол яхаа зүгээр одоо яг эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулаа секс хийлгэж бод. Тэ секс хийхээр яадаг вэ гэхэлэр өтрээний хан эрэгтний одоо юу гэдэг нь толгой хоёр хэр зэрэг үргэлжлэж гэнэ гэдгээсээ шалтгаалаад эмэгтэй хүн хэр зэрэг мэдрэмж ав. Тэгээ түрүүний хэлсэн нэг яриад байгаа одоо юу гэдэг үлээ. Томруулна гэдэг зүйл нь тэр хүнд илүү их мэдээлэл өгөх гээд одоо мэдрэмж өгөх гээд байдаг санал уу гэдэгтэй адилхан одоо жишээлбэл энэ маань юунд зориулагдаад байна? Тийм л дээ. Одоо жишээлбэл яг хашаавч хэлдгээр одоо үтрэний одоо бэлэг эрхтэн болон өөр хэлбэр хэмжээтэй байдагтай адилхан үтрэний дотор байгаа тэр хэмжигт хэмжээ болон эд эсийн байгаа тоо хэмжээнд бүгд өөр өөр гэж үздэг. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл энэ хэсгийг хоёлаа G-spot area гэж үзлээ уруулаа. Тэнгууд зарим хүний болохоор G-spot area гэж G-spot area буюу эмэгтэйчүүдийн илүү одоо юу G зэг шүү дээ. Сэрэл иддэг. Яг зүсэг Хашаа мэ G зэг шүү дээ тэр чинь. Хүмүүст ойлгуулах гэж ярьж. Тэгэнгүүт энэ G-segment G-spot area гэдэг хэсэг маань одоо магадгүй хүнээсэн дор байдаг гэж бодъё. Ихэнх хийгдэж хүнээсэн дор байдаг. Тэгэхээр эргээд бэлгийн харьцаанд орохоор нөгөө цэг дээр илүү хүрлцэх мэдрэмж байхгүй болонгууд одоо дур тавьдаг ч гэх юм илүү таашаалахгүй гэдэг асуудлууд иргэдэг. Магадгүй имплант хийхээр энэ маань өөрөө тэр тухайн нуугдмал хэсгээр илүү хүрлцэж байна. Тэгэхээр илүү одоо нэгдийн хосууд магадгүй бэлгийн харьцаанд орохдоо илүү их таашаал авах нь байна. Илүү одоо аз жаргалтай гэрбүүл болно л гэсэн үг л дээ. Эсэргээрээ ч байж болно те. Эсэргээрээ ч байж болно. Энэ өөр имплантын сонирхолтой за ийм товруутай иймэрхүү юмуд ингээд бүтэн тойруулчих юм уу? Бүтэн тойрно гэсэн үг. Гэхдээ минийх ч 4 5 орох юм шүү. Тийм жижиг юм. Бүтэн тойруулаад. Бүтэн тойруулгаа яриад байна. Ингэж тойруулгаа яриад байна. Тойруулж. Энэ хамгийн энгийн нэг хэсэг наа чи. За эргээд яг зүгээр хэлбэр нь илүү томроод ирэнгууд одоо энэ T имплант гэж ярьдаг. T хэсэг нуруутай одоо имплант байна. Ямар сайн мэдт юм. Чи тоноглуулсан юм уу? Нэс одоохондоо тоноглож амжаагүй л энэ. Тэгээд бүр бүтэн ороодаг энэ гэж байж л байдаг. Зааж бүтэн ороож хөрөх үед яачирсан. Тийм ээ. Тийм ээ. За иймэрхүү ийм имплантууд байт юм байна л да. Үн ханшны хувьд одоо жишээлбэл одоо жишээ нь ингээд өөр өөр үнэтэй байд юм уу? Эсвэл зүгээр л бүгд адилхан үнээр хийд юм уу? За бүгд өөр өөр үнэтэй байгаа. Тийм Монголд хийгдэж байгаа үн хамаагүй болчих тийм. Таавал хийх үү? Би хийн л тийм. Ер нь хийгдэж байгаа эмнэлгүүд нэг хөөхөл нэг 10-аас 8-аас нэг 15 саяд бол хийгээд байна. За Монголд бол нэг 800-аас эхлээд нэг 4 сая үнэтэй ийм имплантууд хийгдэж байгаа. Хэцүү юу? Хийлгэчихэд хүндээ хэцүү юу? Эсвэл хийх хэцүү юу гэж юу? Тонжиж идэх үү? Харин ер нь бол 1 сар боли дэглэн барина. 1 сар дэглэн барьж энэ мэн 100% хүндээ сайхан таарна. Одоо сууна гэж ярих нь шүү дээ, тийм. Бол дунд нь болохгүй бол тэрүүгээр чинь бэлгийн харьцаанд орчих юм бол бохир орно, өрөвсөл үүснэ. Тэгээд асуудал үүсвэл буцаагаад авахсаар аргагүй болдог гэсэн. Аль зэрэг зүст юм бол одоо бас нэг дээрүүд нэг юм яриа байдаг гэсэн чинь нэг юм вазлин шахацдаг гэдэг юм шахацдаг гэдэг. Одоо тийм хийд юм уу? За тэр одоо бол зөндөө хийгдэж байгаа. Харамсалтай. Тэрийг бол харамсалтай байна гэж хэлнэ. Ягаад тэгэхээр одоо энд хотод бол мэдээж тэгээд хийгээд газар байхгүй шүү дээ. Одоо урдуур тэр нөгөө нэг тээврийн жолооч нар бол айгуус амар хийгддэг. Зөвлөг. Бүрд баг дуудаад би нэг хүнээс баг сонссон. Тэгээд тэр яадаг гэсэн чинь 500 мянгаар хийдэг гинэ. За тэгээ юу ирэхтэй гэж байгаа. Нэг буудалд ороод нэг шил арх аваад тэгээ тэрийг аваад талын нуучаа хүлээгээ сууж гэдэг. За. Тэгээ мэдээ алдуултанд юугаар хийх гэдэг гэхээр тавхан тасрах гэдэг юм л да. Тэгэнгүүт нь усаа ичих гэдэг шүү дээ. Ер нь бол арьсан дор хийгдэж байгаа. Бэлэг эрхтэн томруулах бүх юмуд. Магадгүй тэр вазлин ч гэх юм уу одоо тэр ямар нэгэн зориултын бус тосыг хайлуулж байгаа шингийн хэлбэрт оруулж байгаа. Одоо вазлин ч өтгөн гэж ярих юм уу тийм. Тэрийг одоо хайлуулж байгаа хийх гэдэг юм л да. Тэгээ эргээд хүний биед байхсгүй нөхөр орж ирэнгүүт энийг хүн юу гэж хүлээж байгаа юм? Гадны бит гэж хүлээж байгаа шүү дээ. Тэгэнгүүт миний бие тэрний эсрэг одоо өрөвсөл үүсээд одоо тэмцэнэ гэсэн. Харамсалтай нь тэр вазлин гэдэг зүйлийн гадуур нь юу үүсдэг юм хэрэг маш хатуу юм хатуу сорив үүсдэг гэсэн. Тэр сорив нь ихэнх тохиолдолд зарим хүнийх гоё болчдөг гэдэг хүмүүс айгүй яриад байд юм шиг. Ихэнх тохиолдолд жоохон буруу болдог. Тэгээ бохор ороод тэр чинь тэгээ шууд тайруулах хэмжээнд очно үстэй. Ер нь бол тийш дээ. Муухайгаар шууд шулдаг шүү дээ. Бид хоёр одоо солонгосны гимлэг дээр байлаа л да. Чусооны их сургууль гэдэг миний байсан гимлэг дээр. Тэгээд яасан бэ гэхээр би тэр үед яг энэ сэдвээр асууж байсан байхгүй. Яагаад ингэ тийм бэ гэх. Тэгсэн чинь филер гэдэг жишээлбэл те. Одоо ингэ байгааг нь тарьчихаар жишээлбэл энэ бол юу гэхээр ингэ нэвчүүлж тарьдаг юм. Нэвчлэхээр ингэ тэр завсрууд эдүүддээ ороод ирэхээр яг чарахгүй шулж таардаг. Одоо жишээлбэл энэ имплант гэдэг зүйлийг агуул яг л хийсэн бол хийсэн өрөвсөл буцаагаад авчихна. Яг ийм дацуул гэдэг. Энэ давуу тал сул талд мөн үү? Би гэж ойлгож байгаа. Мөн.
Яг одоо жишээлбэл зүгээр л энийг ингээнээр ярил л да. Эний давуу тал юу юм бэ? Хүнд ороод таарчих юм бол өөрөөр хэлбэл гамаа бариад өрөслөөсгүй над өвдөлт өгөхгүй одоо манай бэлгийн амтарч манай эхнэрт одоо таашаалтай байх юм бол энийг би хэдэн жил байсан гэж болно. Хөөхтлээ. 10 жил 20 жил байсан ч болно. Эдгээрээ давуу талтай. Сул тал нь юу гэхээр эргээд жоохон гадны л бол гад. Тийм шүү дээ. Илүү хатуу байдаг ч юм уу, илүү үрэл төхөөрөө эмэгтэйд илүү таашаалгүй байдаг ч гэх юм. Тэр магад нь илүү өндөр. Яг хийхэд амархан авахд амархан л гэж л ярина л да. Ер нь л түүнээ. Имплантыг бол тий. Хийхэд энгийн гэх юм одоо амархан чихэн ч асаа шинэ энгийн. За одоо гэхдээ ер нь байгаа юм байгаагаараа л зүгөрөх тий. Тийм би бол яг хэдийн эргэжтэйчдийн ч гэсэн ер нь бол хүмүүст орж ирэхээр за ер нь юм хийлгээгүй дээр идэв шүү гэж хамгийн түрүүнд хэлж байгаа. Хүний сонголт чи хүн ороод дэлгүүрт ордог ч юм уу хувц савлаа гэхэд өөрөө сонгож авдаг тийм. Тэрнтэй адилхан надаас сүүлчлэгээ асуудаг хамгийн гоё найлийн хамгийн бест найлийн. За би мэдэхгүй байна. Танаа ихнэр таалагддаг мэдээж би мэдэхгүй. Ахнаар хийлгэж залжууд бүх хийх нь ер нь нууцаар 101 80% нь хийлээгүй. Ямар ч хийлгэж очиж дуртаал байх байлгүй дээ гэдэг байдлаар. Тэр нэг амд амц яриагаар явах гэдэг тийм үү? Тий, том болчоор болчих гэдэг. Энэ дээр сахад нэг машилбэл эмэгтэйчүүд ингэж байгаа штэ. За 250 та хөх хийлээ. 350 та гэх. Манай гоо сайхны эмчнэртэй би ингээл ярилцаа сууж байгаа гэдэг. Эмэгтэй хүн бол илүү томыг л хүсдэг гэдэг. Эрэгтэй хүн бас одоо жишээлбэл энэ бол одоо жишээлбэл ингээд инхээр дөрвөн сайз дөрвөн хэлбэр байгаад байна уу эсвэл энэ дотор болгон сайзтай байгаад байна уу? Сайзтай, хэлбэртэй, хэмжээтэй бүгд өөр. Бүр урт нь ямар хэр зузаан одоо нэг билгивч товроотой товроогүй гэдэгтэй адилхан. Аль зэхийг илүү том болох юм. Гэдгийг бүгдийг нь одоо өөрт таар болж л гэсэн үг л дээ. За ойлголоо. За имплантын талаар бол нэг юмэрхүү. Гэхдээ эмч маань бол ер нь бол хийлгээ дэмий гэж бүх хүмүүс зөвлөдөг. Надад тэр нь таалагдлаа. Нэг зүйл нөгөө нэг эртнийг одоо томруулах мэс засал гэж яриад байдаг ш. Тэр чи одоо яадаг гэсэн үг юм бэ? Хар үгээр тайлбарлах юм бол томруулна гэдэг зүйл маань өөрөө бэлэг эрхтний одоо хэмжээг нэмэгдүүлэх гэж ярьж байгаа. Хэмжээ гэдэг нь хоёр төрлийн хэмжээ байдаг бэлэг эрхтэнд. Нэгдүгээр хэмжээ маань бидний умдаг эс гэж бий. Одоо ингээд дараад үзэх юм бол умдаг эс гэж байгаа шүү дээ. Би шодон дээр гэсэн үг. Умдаг яснаас бэлэг эрхтний үзүүр хүртэлх хэмжээг бид нар шодон урт гэж хэлж байгаа. Энэ уртын хэмжээг нэмэх нэг мэдлэлбэр. Хоёрдугаарх нь болохоор бэлэг эрхтний тойргийн урт гэж байгаа. Тойргийн уртыг нэмэгдүүлэх ажиллабар гэж тун. Энд надад ингээд ярьчих юм. Урт бүдүү ингээд ярьчих. Урт өргөн гэж бүдүү урт гэж ярьчих юм чирээс аюу амархан. Бүдүү. Тий. За уртын хувьд бол мис ажиллабарууд нэг тийм амар ач холбогдол байдаггүй гэж би хардаг. За өөрөөр хэлбэх юм бол бэлэг эрхтэн маань хөвчрөхтэй өөрөө дээшээ биелүүгөө хөвчрдөг тийм үү. Энд дээр нэг холбоос гэж байгаа юм. Түрүүний ярьдаг тэр ясан дээр нэлсэн холбоос. Энэ холбоосыг таслах хаглаа гэж байдаг. За бэлэг эрхтнийг 10 см байлаа гэж үзье хэвлээ. Жишээлбэл 10 см бэлэг эрхтэн маань хөвчрөхөөр 16 болдог гэдэг хэлээд төсөөлье. Тэгвэл тэр холбоосыг тасалчих юм бол нөгөө 10 см бэлэг эрхтэн маань 12-аас 14 см болж харагдах боломжтой. Өөрөөр хэлбэл саунд суухад, бассейнд ороход, шүршүрд ороход, ялан ирчүүдтэй газар байхад илүү урт гоё харагдах гэдэг шүү дээ. Дотор нь байгаа ямиг тасалчгаар жоох ингэхгээл юм тийм үү? Холбоосыг сунжиж ийн гэсэн. Гадаад гайбыг нь сулалцж ийн л гэсэн үг. За тийг харагдчихээн. Тэгтээ нөгөө 14 см харагдаж байгаа эрхтэн маань 16 дээр л хөвчрөнд бол гэсэн үг. Тийм. Тэр бол яг зүгээр харагдах байдал гэдэг утгаараа. Тэгэхээр ер нь бүх төрлийн томруулах одоо ажилбарууд, тарилга, мис ажилбарууд бүгд чиглэж байгаа зүйл бол бүдүүнийг нь бүдүүн болгоё л гэж. Урдуур нь бүдүүн болгох юм уу? Бүгд нийтээр нь бүдүүн болгох юм уу? Тийм л ажилбар яригдчихэж байгаа байхгүй. Одоо тэгээд сүүлийн үед бол энэ нэг юу гэж хийх гэдэг болсон. Филер буюу тэр галери нөхцөл гэж яриад байгаа шүү дээ. Хүүхнүүд урууландаа ичдэг шүү дээ. 6 сарын дараа иргэ шимэгдэнэ. Тий. Хүүхнүүд урууландаа игээд нэг нэмгэн уралтай жал мөнгөс юмнууд болчихсон. Гараад ирдэг шүү дээ. Эсвэл хамар жижиг хамартай намхан хамартай бол энэ хамрын хянганд хийчих юм бол хамар өндөрлөөд өндөр хамартаар. Тэгтэл гадны бит орж байгаа юм чинь нөгөө дархлааных нь эсвэл дайрна зү. Тэр бол дайрахгүй. Айгүй юу. Ягаад тэгэхээр нөгөө нэг бас яг ангаахын хөгжингууд одоо алийг нь хийх үү гэдэг л одоо эрдэмтэд биднэрт одоо зааж өгöd нь шүү дээ. Тэнгуү тэр чинь нэг дотроо нэг галери нөхцөл гэж нөхөр байгаа. Галери нөхцөл бол дөнгөж төрсэн няраагаас ахуулаад хөгшин 80 настай хүнд ч хүртэл байдаг. Илмэд гэж үздэг. Энэ мань өөрөө усыг татаж дүүргэх үйлдэл үзүүлдэг гэж ярьдаг. Энийг арай жоох илүү өндөр тунгаар бие нэг хэсэгт хийж яана гэсэн. Нөгөө гүпс гэж яриадтай бүксэн ч гэсэн юу гэдэг вэ? Галери нөхцөл хийхээр ондоо том болоод ороод ирч болдгоо гэсэн. Тэрний биеийн нэг хэлбэрийг л одоо бид нар шодон харьсанд ор хийж байна. За муу тал нь юу вэ? За муу тал нь эргээд яг мэдээч эмчийн торслог гэж юм байна. Хоёрдугаарт филерийн чанар гэж байгаа.
Эргээд одоо харахад бол мэдээж манад орж ирж байгаа филлерүүд бол жоохон хямд үнэтэй. Одоо юу гэдгийг олон удаагийн олон хүнд хийх зорилгоцсон хямд үнэтэй болохоор эргээд нөгөө нэг тэр галерейнийхаа хүчлийнхаа тунгийн жоохон тааруулах жоохон зөөхтэй. Тэгээд тааруулаад хэлбэр тогтооход жоохон зөөхтэй байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол арсан дор оронгод яг байгаа байранда яг хэлбэртэйгээ байж байна. Тэнгууд нь филлер чинь өөрөө ороод хэлбэрч хугацаа гэж байгаа. Энэ хэлбэрч хугацаанд ямар нэгэн байдлаар сахилахгүй ч бэлгийн харьцаанд орох. Гар ангалга хийж байгаа тохиолдолд хэлбэр маань өөрөө өөрт таараагүй хүсээгүй хэлбэрт орно гэсэн үг. Сэтгэлд нь нийцэхгүй болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр эргээд нэг стандарт гэж байх хэвээр тодорхой зөв стандарт байх хэвээр. Одоо бид нар бэлэг хэрэгтэн дээр бол нөгөө төрөний ярьдаг хэдүүлээ нэг уртлын хуцсан арьс гэж байгаа шүү дээ. Хуцсан арьсыг авсан үед филлер хийх юм бол илүү тохиромжтой гэж үздэг. Харамсалтай маадар бол толгой дараалан авсан хүмүүс бол айгүй цөөхөн байдаг. Тэгэхээр эргээд нөгөө филлер хийгээд илүү гоё болгоё гэдэг. Даанч гоё болгоё гэхээр эргээд за хамаагүй. Том болж л хамаалах шууд. Хан хосолч маргааш юу явуулаа гэл тээ. Маргааш дуурхал явах гэдэг нэг 14 хоног дэглэмээ барьчаад түрээд ирэхэд яг таарах юм байна. Тэнгууд нөгөөдөг чинь болохоор нөгөө хүнд нь хүсээгүй хэлбэрлэл орчдөг. Сэтгэл ханамжиг болчдөг. Уршаага бөөгнөрдөг. Ягаад тэгээд ийм өөр сонин хэлбэртэй болоод үдий гэдэг утга нь юу юм гэхээр нүрэнд хийж байгаа филлерүүд болохоор одоо бидний уруулт хийлээ гэж одоо уруулч нэг л хэлбэрт байж шүү дээ. Даарсан ч нэг, одоо үнсэлцсэн ч нэг, гэртеч нэг, хоолойц ч ялаагүй байж байгаа. Бэлэг хэрэгтэн бол өөрөө агшид сундаг хэрэгтэй. Тэр нь юу юм гэхээр дотроо мэдээж маш олон тооны судсууд байгаа. Энэ судсууд маань өөрөө агш нь өөрөөр хэлбэл бид нар daарлаа гэж үзэх юм бол бэлэг хэрэгтэн жижигхэн болчихж байгаа шүү дээ. Хүүтэн усанд ордог ч юм уу. Тэгэхээр арьс чинь өөрөө сунахгүй л байгаа тань л та. Тэгэхээр эргээд бэлэг хэрэгтэн дөө хийгдсэн филлер маань тухай бүрт өөр харагдана. Шодоо хөвчөрсөн үедээ нэг өөр, гэртээ нэг өөр, даарцсан үед нэг өөр. Филлер маань өөр агшид сунахгүй байгаа тань. Тэр болгон дээр л нөгөө нэг их арьстай байх юм бол их филлер хийгдээд хэлбэрийн хувьд их онцгүй харагдах. Дээрээс нь онцгүй харагдана гэдэг хүний сэтгэл ханамж ярина шүү дээ. Тэгээ хүчнтэйгээд нэг гадар миний шодоо ингээд ийм хэлбэртэй болчлоо гэдэг нэг хийлэм хийгээд нэг яваад идэг тийм Монголд хүнч баг эрэхтэн байхгүй хаа. Имч тэгэл ярих хэсэг камера. Очир зүгөө камера асаагаал одоо тий. Энийг хараач манайхаа гэдэг тент хэлсэн гэсэн чинь ингээд миний мовыг ингэчлээ гэдэг хүн чирэн цөөхөн угаасаа. Энэ тийм учраас уг нь бол яг миний хувьд бол яг стандартаар гоё хийгээд өгчээл гэж ирмэлцдэг. Хүүхнүүд нэг юм филлер мэлэр шахуулахаараа нэг донтчдаг гэж яриад байдаг штэ. Ингээл маш юм даргуур уултаа хүүхнүүд байгаад байдаг. Тэгээд яасан гэхээр ингээл баг нэмүүлсээр ойлгон гэдэг шиг эрэгтэй хүн филлер шахуулцгаараа бас тэгж донтд юм болов. Тийм үс би. Дахиад нэмүүлчихэл та. Хамаагүй. Гү та чи ингээ уршаа гунлаа штэ гэж маргдаг. Уршаа гидэж яваараа гэдэг. Марг тийм хүмүүс би. Илүү би хийлгмээр нөвшөө хийлгмээр ахын надад ямар ч чамтай өмдөл байхгүй. Зүгээр л хийгээд өгч. Алж ийн л гээл. Үнэн худлын би мэдэхгүй тэгэл. Үнтэйгээ ярилцсан. Юм чи өөрөө хэмжээ дамжаа түрүүн хөөхөн ярьсан шүү дээ. Том л гэдэг бол яг л таарсан хэмжээ чинь өөрөө хамгийн бест. Тийм шүү дээ. Тийм учраас шодон дээр ч ялгаагүй тэр филлер дээр ч ялгаагүй юу гэл хэрэгтэй. Өөхөр нь хийдэг тийм байдг юм. Байдаг шүү дээ. Тийм үү. Манад хийд юм уу? Манад хийдэг шүү дээ. Нэг 2-3 газар би. Өөхөн дээр ер нь бол инженеэр хэлэх юм бол өөх бол мэдээж хүний биеийн зүйлийг хийж байгаа. Энэ дээр мэдээж янз бүрийн асуудал бол мэдээж үүсэхгүй. За өөхийг мэдээж ихэнх тохиолдолд одоо хөвлийн өөхнөөс сорволж аваад тодорхой хэсгийг нь ялгаад бэлэг хэрэгтний арсанд орсуул хийж байгаа, тарьж байгаа гэсэн үг. Тэгээд өөхний нэг сул тал нь юу юм гэхээр одоо Солонгост бол профессорууд бол ерөнхийдөө залхуураад хийхээ болц амар ядаргаатай ажиллабар. Үр дүн нэг гэдэг юу байдаг. Ягаад үр дүн тийм байдаг гэхээр өөхний тодорхой хувь нь амьдралын явцад өөр хайлтдаг гэсэн үг. Хайлтдаг. Тэгээд эргээд магадгүй нөө дасгал хөдөлгөөн игээд хүн турах юм бол дагаад турна гэсэн үг. Аргалах юм бол эргээд өөх ч ургаад ирэхээр дахиад өөх ургана гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр нэг хүн биеийнхээ аль хэсгээр турах уу гэдгийг шийдэж чадахгүйтэй адилхан бэлэг хэрэгтний аль хэсгэн дээр нөөх нь үлдхийг эмчнэр шууд хэлж боломжгүй байдаг. Тэр нэг удаа хийгээл ингээл амар ялаа гэхэд үр дүн айгу хурдан бас юм турахч гэдэг юм амьдралын явцын явал одоо багасчих магадaltaй байна зү. Тийм багасч магадaltaй. Тэгэхээр энэ дэр өөхөн дээр бол ер нь бол эмчнэр бол 2-3 удаагийн давтамжтайгаар хийн шүү гэж анханасаа сануулж хэлдэг. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд. За бид нар сая зөндөл
эр бэлэг эрэхтнийг томруулах талаар ярьлаа. Ер нь багасгах юм байд юм уу? Баггүй. Тийм юм амьдрал таарч байна. Таахгүй гос. Багасгах гэдэг хүн байдаг баха. За жоохон багасгамаар байна. Тийм үү. Үгүй харин тийм тийм байд юм болов уу гэж бодохгүй юу. За гэхдээ цолмын эмчийн хэлж байгаа үндсгүүд бол ерөнхийдөө нь байгаа юм бол байгаагаараа зүгээр шүү гэдэг юм. Бас донтолт бол байдаг юм байна. Яг нөгөө пилэр шахуулдаг шиг тэмцүүлээд юм байна. Хашаа шим асуух гал догдлоо л. Тийм яг миний хувьд бол асуух гэдэг зүйл нь яг үннийг хэлэхэд тест одоо энэ чинь юу гэхээр хоёр юм байгаа юм л да. Энэ юу гэхээр нэгдээс томруулна гэсэн үг. За томруулаад ингээд явлаа л гэж бодъё. За тэгэхээр мэдээж том байдлаа гэдэг тэр нь хөвчрөхгүй бол бас нэг асуудал гэсэн үг тийм үү. Тэгэхээр хөвчрөн гэдэг асуудал маань өөрөө гормонтой шууд холбоотой. Нэгдүгээр гормон, хоёрдугаарт нь одоо суцны асуудал үүснэ гэсэн үг. Мэдээж юу гэхээр хүний одоо би өөрөө зүрх суцны өвчин одоо эмчгээд бодоход юу гэхээр хүний суц одоо юу гэдгийг төрсөн цагаас эхлээд хатуурч эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр ингээд юу гэдгийг нас ахих тусам гормонж буугаад дээрэс нэмээд суцны одоо суцнаасаа шалтгаалаад хөвчрөлч гэсэн ахаад буураад ирнэ гэсэн. Бозор гүтгэлэг байна. Нэр шүү. Тэгэхээр энэ дээр яг одоо ямар тактик хэрэгжилж одоо шийдбэл одоо би өөрөө ингээ босхгүй байна гэсэн хүмүүс бас ирж байгаа байлгүй дээ бодлоо. Сулралтай болж байгаа зөндөл залуучууд байгаа шүү дээ. Дөнгөж 30 гараад 20 гараад сулралтай болсон залуучууд зөндөл байдаг байна. Зөндөө баг. Тэрийг сулрал гэж үзэх. Юу сулрал гэж юу? Сулрал биш гэж юу? Тийм. Хурамч бас сулрал гэж байна. За ер нь бол сулрал гэхээс илүү бэлгийн үйл ажиллагаа хямрал гэж ярий гэж бид нар уг нь хичээгээд байгаа. Ямар гоё. Хямрал. Хямраад штэ. Сулраагүй хямрах гээд байна. За ер нь бол үндсэн хоёр том шалтгааныг зүгээр ингээр ярьж байна. Биеийн ямар нэг өвчин эмгэг болмоос. Нөгөө сод сатуурал, зүрх судасны өвчин, чихрийн шижин, бэлгэний хатуурал, дааврын бууралт, нуруу нугасны гэмтлүүд, мэдрэлийн өвчнүүд. Нөгөөдөл нь бол сэтгэл зүйн асуудал. Энэ хоёр ерөөсө 50-50% байна. Эргээд залуу байх, нас залуу байх тусмаа нөгөө зүрх судасны өвчний эрсдэл бол маш бага байдаг. Тийм учраас эргээд хүний сэтгэл зүйтэй шууд ихэнх тохиолдолд 100% холбоотой байх боломжтой байдаг. Өвчин эмгийн зүгээс гэж ярих юм бол одоо зүрх судасны өвчнүүд гэж ярьж байгаа шүү дээ. Ягаад зүрх судастай шууд холбогдоод байгаа юм бэ гэхээр тэр шодоод гэдэг хөвчрөн гэдэг чинь өөрөө ямар нэгэн булчин чангараад байгаа юм биш ээ. Тийм. Суцаар дотор байгаа маш олон 100 шиг судас байлаа гэж бодъё. 100 жижигхэн судас байлвал зуугуулаад хэллээ. Очиж байгаа цусан хангамжийн хэмжээ нэмэгдлээ, шодоо хөвчрлөө. Цус оруулангуудаа нөгөө талаас венит синусууд гэдэг юм хаагдана гэсэн. Хаагаад барьчихна гэсэн. Тэгээ шодоо хөвчрлөө. Бэлэг ярцсанд орлоо. Оргазм боллоо, дур тавилт явлаа. Судас буцаад агшна гэсэн. За энэ агшилт маань өөрөө мэдээж даавартай шууд 100% холбоотой. Мөн дээрээс нь бид нар энэ зүрх судас боёо тэр судас тэлэх гэдэг бол судас маань нэрүүл авах хэрэгтэй гэж ярьлаа шүү дээ. Хашаамж төрүүлдэг. Хүүхэд төрсэн цагаас хойш хатуурал явуулж эхэлж байна. Магадгүй хатууруулах гэдэг тамхиад татаад байх юм бол эргээд судасны үйл ажиллагаанд эргээд сөргөөр нөлөөлж байгаа. Мөн дээрээс нь тэр өөх тосны асуудлууд ирдэг. Өөх тос гэхээр манайхан ерөөхдөө тодорхоос ойлголт янз янз л байгаа шиг байна. Анзаарах юм бол яг өөх тос бол ер нь сайн муу гэж хоёр хуваачиж байгаа ингэ нэрлэх юм бол. Ер нь бол энгийнээр бол дөрвөн төрлийн өөх тос гэж байгаа. Холестерин, триглицерид, их нейтралтай болон бага нейтралтай липопротеин гэсэн дөрвөн төрлийн байна. Эргээд энд маань өөрөө ихэнх өөх тосууд маань өөрөө бага нейтралтай болохоор бид хэрэггүй болохоор биеийн тодорхой хэсэг газар одоо хоримтлогтой байна. За магадгүй бид нар хэрэгтэй зүйл бол энэ судасны доторх судасны ханыг ярьж байгаа. Судасны доторх ханан дотор маань өөх тосны өнгөр үүсгэж байна. За сайн өөх тос гэж байна. Их нейтралтай өөх тосууд. Энэ өөх тосууд маань биднэрт бодисын солилцооны зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг. Нэг үүрэг ачааны машин гэсэн үг. Зөөвөрлөх үүргийг гүйцэтгэх ёстой байтал одоо нэг зарим хүмүүс тэгэл яриад л шүү дээ. Өөх тосон дээр бүгдийг хорих ёстой ч гэх юм уу те. Нөгөө сайн өөх тос орж ирэх ёстой байсан чинь тэрийг 100% болиулах гэдэг шиг тодорхой ойлголтууд яриад байгаа шиг байна. Тэрэн дээр хашаа юм чинь бодол юу гэдэм бол. Яг миний хувьд бол юу гэхээр эхлээд яг сайн муугаа ялгаад тэрнийхэн талаар зөв ойлгоцтой байж яах нөхлөр юу гэхээр яг түрүүний хэлсэн. Бид нар уул уурхайг хөгжүүлнэ гэдэг. Уул уурхайд юу гэхээр бүгдээр энийг одоо гэдэг гадагш нь гаргаж ижил одоо баялагтай болно гэдэг. Тэгэхээр тэр маань юу гэхээр нөгөө одоо машинд ачаад гарах хэрэгтэй байгаа гэдэг. Тэр маань өөх тос байгаа гэдэг. Тэр өөх тос маань бусад эрэхтэнд зөвхөн одоо юу гэдгийг дүр булчирхай гэхгүйгээр бусад эрэхтэнд өөх тосонд одоо юу гэдгийг авч нөгөө шим дижилийг хөргөж өгөх гэдэг. Хансан тос санаагүй тос гэдэг зүйл юм байна тийм. Ерөөсөө тийм. Тэгэхээр нөгөө юм өгөхтэй байгаа гэдэг юм гот алин чиргэлэхгүйгээр хорно гэдэг бол юу гэхээр энэ бол би буруу гэж ойлгоод. Би бол бас яг одоо би бол одоо та яар шиг эмч хүн биш л те. Гэтэ бол ер нь жишээлбэл сахарч тэр ер нь баг юмасаа давахгүй л бол хүнд бол дандаа л хэрэгтэй зүйл байгаа гэж би боддоо шүү дээ ер нь.
Тэгээ юм чинь хитрэн багасгаараа асуудал үүсгэж байгаа шүү дээ. Яг л тохиромжтой хэрэглээд явж байгаа юм бол тэр чихэр байна уу, өөх тос байна. Одоо жишээ нь тэр одоо загастай ч юм уу тийм тоснууд бол одоо жишээ нь тэр омеганууд байна уу те. Хүн хэрэгтэй зү. Хамгийн гол нь тэр л тий. Яг л хансан өөх тос буюу одоо нөгөө яриад байгаа хамгийн чухал өөх тосоо бол заавал хүн авч явах хэрэгтэй. Тэгжиж хүн өөрөө өөрийгөө эрүүл байлгах юм яваа. Тас хориол тий. Тас ингээл ингэх юм бол тэгэл дутагдал баларнаа л гэж би ойлгодог шүү дээ. Зөв. Энэ тэр бид гурийн санаа ямар сайхан нийцэж байна тий. Тэгэхээр хоёр юм том мундаг эмчтэй миний санаа нийцэж би энэ дотроо бол бүр агуу амтан болж таарлаа шүү тий. За маш их баярлалаа. Зөндөө олон зүйл ярилцлаа. Тэгээд бид нар шүү дээ тий одоо ирчүүд бид нар бие хайрлах хэрэгтэй байна. Гэр бүлээ хайрлах хэрэгтэй байна тий. Ингээд ажлын төрлөө стресстэд яваад баймааргүй байна. Бүх зүйлийг хэв хэмжээнд нь байлгамаар байна. За бэлгийн сулрал гэж ярихгүйгээр үйл ажиллагааны хямрал гэж ярьцгаая гэдэг байгаа шүү дээ. Үйл ажиллагааны хямрал орохгүй тулд хоол хүнсээ тохируулах хэрэгтэй юм байна. Стресстэнд орохгүй байх хэрэгтэй юм. Огт босгоо болцсон үнд ямар зөвлөгөө өгөх вэ одоо? Эмчит танд гэдэг зөвлөгөө өгнө. Шалтгаанаа тодорхойлох гэдэг шүү дээ. Яг зөв. Шалтгаан болгоны эмчилгээ өөр байдаг учраас зөвхөн нэг юм уугаад ч юм уу нэг тариа таривлаад нэг аппаратанд ороод шууд гоё болно гэж байхгүй. Тийм учраас шалтгааныг заавал тодорхойлж шалтгааны эсрэг эмчилгээг хийж үр дүнд хүрнэ. Та одоо жишээлбэл түрүүн нэг ярьж байгаа одоо нэг тээврийн жолооч нар арх уугаад мэдээгээ алдуулж байгаа юм хийждэг гэдэг шиг та ер нь өөрийгөө тонголсон юм амар. Нууц. Нөгөө харааны эмчнэр хараагаа тэглүүлэхэд ирэх нүдний шилтэй байдаг гэдэг шиг тий. Таагаа тоглоулаа гэсэн чинь ер нь димиштэй гэдэг шиг. Тэгээд юм хэлгээгүй. Тий. Өөрөө DVD хийчихэ тий. Тэгтээ бол хүний хүслээр тий одоо чинь урууландаа филлер шахуулж байгаа хүнийг бол өөрийнх нь хүслээр л хийлгэж байгаатай адилхан гоо сайхны юм мис засал гэж ярих үү? Мис ажилбар гэж ярих. Ийд юм байна. Та хоёр ч хамт Солонгост бас нэг их сургуульд ажиллаж исэн гэсэн үү? Яг зөв. Их сургуулийн эмнэлэгт ажиллаж исэн юм байна тийм үү? Зөв үү те? Би болохоор мэрэгжилтэд ажиллаж исэн. Хашаамч хүнд ажиллаж исэн. За баярлалаа. Хашаамч өөр тодруулж асуух. Тэгээ ямарсан цаг зэв гаргаад одоо уулзаж ирсэнд баярлалаа. Бид хоёртой бас яг энэ хүмүүст те аль нь юу юм дээрэс нэмээд имплантын талаар зөв ойлгоцыг төрүүлээд ер нь бол хамгийн чухал юм нь бол өөрөө байх нэг чухал юм байна. Түрүүн яг зүгээр ингээд ахаад би бол нэг юмыг зүгээр уншижсэн л та. Гэхдээ юу гэхээр нөгөө одоо эрхтнүүдийн хувьд бол нөгөө ингээд хоорондоо бинтийг үргэлцэхэд илүү их мэдрэмж төрүүлдэг гэдэг жисэн нөгөө тэгэхээр илүү их одоо өөрөө байна гэдэг манд физиологийн хувьд бол эрүүлэрээ байхаар ямар нэгэн асуудал үүсэхгүй бол имплант хийхэд бол яах нь тэнд бас гарчлууд одоо эсвэл бол үүрцүүд шархцуудыг үүсгэх иймэрхүү юмнууд байдаг юм байна. Тэгэхээр хамгийн чухал юм нь эрүүл байх хэрэгтэй юм байна. Тэр талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Орхигдсон ямар нэгэн бас залуучуудаа ч юм ирчүүдтэй, бүсгүүчүүдтэй бас нэг хилчих юмсан гэсэн бодол үлдчихээгүйз. Тэм зөвлөгөө ч юм уу. Өөр айгу том сэтвэлтэй яг энэ эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг гэдэг зүйл юм байна. Тий. Гэтэ яг зүгээр хамгийн анх ярьсан шүү дээ хүүхдээ шалгая гэж ярьсан шүү дээ. Тэрэн дээр бол ер нь бол анханаас нь зөв ойлголтыг бэлгийн боловсрол гэдгийг одоо зөвөр өгч заншаа сайч гэдэг юм уу те. Магадгүй бэлэг эрхтнээ хүн өглөө босоод шүдээ уугаад нүрээ уугаад гардагтай адилхан бэлэг эрхтнээ бас муу адилхан хоош нь шамалж агаад усаар хөнгөн цэвэрлж байгаараа гэдэг ойлголттой болоорой гэж хүсэе та. Эмэгтэйчүүд нөгөө нэг савнгаар угаагаад байхаар ашигтай бактери нөхчдөг гэдэг шиг эрэгтэйчүүд савнгаар угаагаад байвал ашигтай бактери нөхнө гэж байд юм. Байлгүй хоо. Энэ чинь өөрийгөө хамгаалах орчин гэж байгаа. Тэгэхээр ер нь бол зөвлөгөөн дээр зөвлөмж дээр бол ерөөсөө өдөр болгон усаар ямар нэгэн савн хэрэглэхгүй, үүрхгүй, зүлгэхгүйгээр хөнгөн цэвэрлэн тэ болоо. Зайлах. Өдөрт 2 удаа. Зайлаарай гэдэг шиг. Тэгэх юм бол бас ингэж сонсчихсан дээр би бас урднаас асууж ирсэн юм хиймчээс асууж илээ. Ер нь бол эрэгтэйчүүдийн тэр нөгөө байдаг тэр арьсан дор байгаа тэр нэм бактери ч юм бол эмэгтэйчүүдийн нөгөө умаа хözөөний одоо хорт тавдар үүсгэх гол нөхцөл нь болдог гэдэг учраас эмэгтэйчүүдэд хайрлж угаажлах хэрэгтэй байна тийм үү? Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транс тос агуулаагүй. Хүнсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай. Энэ маа нэвтрүүлгийн event итгэгчээр энэ Амуу брэнд ажиллаж байгаа. Тэгээд энэ Амуу маань нөгөө үндэсний үйлдвэрлэл талах чихрийн бүтээгдэхүүн. Тэгээд дандаа нөгөө янз янзын транс түрүүн тос ярьсан те транс тос болон одоо болохгүй тос ерөөсөө ороогүй дандаа эрүүл хүнсийг за би нэг уншаад өгчихгүй нэг вирусыг хинт ч уншиж өгж байгаагүй те эмчнэртаа те тэгэхээр энэ ингэж байгаа. Орц нь болохоор Улаанбаатарын 2 дугаар гурил, Бүхэл үрийн гурил, Шар тос, Эрдэнэ жишийн гурил, Илсэн чихэр, Хуурай сүв, хүнсний содол орсон юм байна.
За ийм юм байгаа. Бүхэл бүрийн шар тустай жигнэмиг транс тос агуулаагүй, хүнсний нэмэлтгүй зохицуулах үйлчлэгээтэй энэ бүтээгдэхүүний дээжийг танд бэлгэлье. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлж байна. Анхаарлаа хандуул үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Шодооны талаар ярьлаа тий. Баярлалаа. Боовны талаар. Радио Хаус 89.7